Байгаль орчин аялал жуулчлалын яам. Сайн мэдээж сэтгэл сайхан байна. Тэгээд яамныхаа болон нийт газрын удирдлага хамт олондоо бас баярлалаа гэж хэлээ. Мөн яамны сайд холбогдох хүмүүстээ бас баярлалаа гэж хэлээ да. Бид нар чинь цас бороо бүхэл зүйл төр нь ямар ч үед бэлэн байх үүрэгтэй байдаг. Тийм учраас техникийн бүрэн бүтэн байдлыг бол байнга хангаж ажилладаг учраас шин техник байна гэдэг чинь жолооч нарын хувьд бол асар том боломжтой. Тийм яагаад гэвэл шин техник ирж гин гэдэг маань тухайн хүндээ бас өвөл цагаар ямар ч нөхцөлдөөс ажиллах нөхцөл нь бас сайн хангаж олгож өгдөг ийм л ашигтай зүйл л дээ. За бас төр засгаас энэ цаг уурчдын хөдөө ажиллаар явхад бас аюулгүй байдал тав тухын бодож ингээд шин зэрэг олж байгаа их сайхан байна. Бид нар ч бол төлөвлөсөн ажлууданд дандаа зам харгаагүй одоо байгаль орчин экологийн доройтол энэний үнэлгээ хяналт дүгнэлт гаргахад л олж явдаг гол горих уул даваа зам харгаагүй хүнд замаар явдаг. Энэ бол энэ том бидний ажил үйлсийг дэмжсэн аюулгүй байдлыг хангасан ийм сайхан ажил болжээ гэж бодож байна. Манай дарга тэр ингээд энэ шинэ машин аваад ингээд гайдаа шинж гаргах гэж байна да. Би одоо 28 дахь жилдээ ажиллаж байна цагуур дээр. Одоо энэ бол дандаа орс машин барьдаг байсан. Явах болгон дэвтрээ тэмхэрдэг байсан. Одоо бол шинэ машин аваад одоо сэтгэл өндөр байна. Сүүлийн 12 жилд машин солигдоогоо тэндээс өмнө нэг шинэ програм авч байсан. Тийм ээ, тийм Алтай Толгойн зам энэ төр явдаг манайхан бас хэсүү байсан. Тэгээд л одоо нэг эвтэрхэтэр заримдаа тормозон барихгүй, заримдаа астдгүй гэх мэтлэнгээр одоо төрөлбөрийн дугуй уунч мөдсдөг заримдаа запас сервигийг шаардаад тэгдэг байсан. Одоо бол шинэ тарихтай болоод маш их баярлж байна.